ард түзөө үзүүлж байна. Худалч нөхөр. За би ч иймэрхүү зүйлийг зөвхөн кино, ном сонингоос л харж байлаа. Өөрөө ийм зүйлтэй учрна гэж хизээч төсөөлж байсангүй. Юунаас эхлэх вэ гэхээр би багын л их хэрсүүдэггүй, бас их ааш муутай охин байлаа. Сургуультай бол үерхэж үзээчгүй. Надад зориглож сэтгэлийн илчлэх хөвгүн үнэндээ л байхгүй байсан баг. Зодон хийчихдэг, үе тэнгийн охтуудаа атман гэрлээ гэдэг нэртэй байлаа. Аав ээжийнхээ чихнээс их хон хуйнаа. Гэхдээ л хичээлээ бол хийдэг л охин байсан. Сургуулаа төгсөөд одоогоор бол анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд орж байлаа. Төгсөхдөө эрэгтэйчүүдийн эмчээр төгссөн юм. Өнөөхөл эршүүд зам минь надад нөлөөлсөн. Хүмүүс энэ тухай ярихад итгэхгүй л дээ. Гэхдээ л надад үнэхээр ийм зүйл тохиолдсон юм шүү. Төгссөн жилийн ажилд орж чадаагүй. Тэгээд л мөнгө олохын тулд баар, ресторан, цайны газар зөөгч хийдэг байлаа. Аавын уяал намайг нэг өдөр хувийн эмнэлэгт оруулж өгөхөөр дарагтай нь ярьчихсан. Очоод уулзаа гэдэг юм байна. Эхний удаадаа мэдээж дадлагжигч эмчээр 2 сар ажилласан. Дараагаар нь жинхэлж өөрийн өрөөтэй болоод би дааж ажиллах болсон тул яг л одоо жинхэнэ эмч боллоо гэж бодсон. За энэ яах вэ? Гол яриандаа оръё. Би гэдэг хүн эр хүнтэй ойртчиж үзэлгүй аль хэдийн 27 нас хүрсэн байлаа. Би үнэхээр нэг ч эрэгтэй хүнтэй ойртойгүй явсан юм шүү. Тэгээд нэгэн өдөр цэвэрхэн байрын нэг залуу орж ирлээ. Өөдөөс нь үеийнх нь эмэгтэй эмч зогсож байхаар ичиж сандарсан байх л та. Ихэнхдээ ирдэг үйлчлүүлэгч нар маань мэдээж бэлгийн замын өвчнөдөө тиймэрхүү л хүмүүсээ дийлэх хувийг эзэлнэ. Гэхдээ энэ хүн арай өөр асуудлаар ирсэн юм. Үнэхээр цэвэр цэмцгэр гаднаас нь харахад л мэдэгдэж байлаа. Үзлэг дуусгаад зөвлөгөөгөө өгөөд сууж байтал чи надтай орой хоолнд орохгүй биз гэд шууд л асуусан. Анх удаа л эрэгтэй хүнээс болзооны санал авч үзэж байгаа би сандарсандаа шууд л тэгээгээд хэлчихсэн. Нөгөө залуу чинь инээмсэглээд л чи хэдээс тарах вэ? Би тарахыг чинь дөхүүлээд хүрээд ирэх үү гэж байна. Тэгэхээр хэрэггүй дээ. Би өөрөө яваад очие. Хэдээс хаана уулзахаа хэлчих гээд шулуухан яриа өрнсөөр дууслаа. Ингээд л би гэдэг хүн анх удаа догтлол гэдэг зүйлийг мэдэрч тарах цагаа минут тутам тоолон хүлээж байлаа. Энэ хүртэл би өөрийгөө арай өөр бэлгийн чиг хандлагатай юм болов ч гэж боддог байсныг яа. Болцсон цагаасаа ч өмнө ирчихсэн би болзоот залууга хүлээж суулаа. Өнөөх маань надад эрэхтэй баглаа цэцэгтэй ирсэн юм. Миний анхны болзоо үгээр хэлхийн аргагүй маш романтик болж байлаа. Яг л мөрөөдлийн залуу өмнө минь суучихсан. Амнаас гарах үг бүрт нь уярч, хайлж, өнөөх мөш шиг хүүтэн эмэгтэй чинь нүдэн дээр нь хайлж урсаж байлаа. Энэ өдрөөс хойш бид болцож эхэллээ. Хэд хэдэн болзооны дараагаар надад албан ёсоор уярхах санал тавьсан юм. Үгээр хэлмгүй аз жаргалтай өдрүүд урсан өнгөрсөөр 2 жилийн нүрийг үзлээ. Ганц 2 найзтай уулзраас найзуудынхаа нүдэн дээр би гэдэг хүн шаал өөр болж байсныг найзууд минь ч надад хэлж байсан юм. Энэ үедээ би өөрийн гэсэн байранд орлоо. Энэ хорвоод над чиг аз жаргалтай эмэгтэй байсангүй. Сайхан ажил, цалин, карьер, байр, мөнгө, машин, хамгийн сайхан хайр гэдэл бүх зүйл надад байлаа. 2 жил гарan үерхснийхээ дараа надад гэрлэх санал тавилаа. Би мэдээж зөвшөөрөн шүү дээ. Тийм. Би найз залуугаа товчхон танилцуулъя.
Тэр анх танилцахдаа надаас 4 насаар ах байсан юм. Манай Монголын томоохон нэг компанид борлуулалтын ахлах менежер хийдэг залуу байлаа. Үерхэх хугацаанд манад хаяа ирж хондог, ер нь үерхэж байгаа хосууд ямар байдаг яг л тийм байсан. Аав ээж болон 2 дүүтэйгээ амьдардаг байсан. Аав ээжийн сайн хүү. Яг доод талынх нь нэг эмэгтэй дүү нь надтай чацуу. Тэгээд 2 жаахан хүүхэдтэй. Нөхөр нь салаад явчихсан гээд л 2 дүүдээ их сайн байдаг байлаа. Мэдээж тэр 2 дүүнч хамт амьдардаг. За бид 2 чинь хурмаа хийх болсондоо маш их баяртай байлаа. Би чинь аав ээж, найз нөхөддөө дуулгаад л бүгд надад баяр хүргээд л хурмаа хийх төлөвлөгөөгөө гаргаад хоёулаа нэг өдөр сууж байв. Хэр хэмжээнд зочид ирэхээ ярилцав. Гэтэл тэр манайх нэг их ах дүүгээд байхаар хүмүүс байхгүй. Цөөхөн хүн ирнэ. Найз нөхөдтэй минь нийлээд сайн л бол 15 хүн ирэх байх гэсэн. Мэдээж би ойлгосон. Гэхдээ манай аав ээжийн 2 тал маш олоола. Тэд нараас хэнийг нь урьж, хэнийг нь орхиж гомдоохов дээ гэдэг бодол орж ирсэн юм. Учир нь тэднийхээс 10 гаруй хүн ирж байхад би 100 гаруй хүн урилтай биш. Яахаа мэдэхгүй л байлаа. Тэр маань намайг хүснээрээ урай. Чиний минь гүнж байх өдөр шүү дээ. Чи минь хүсснээ хийж болно гэхэд би баярлаж байсан ч ер нь тийм их зардал гаргаж хорим найр хийх шаардлагатай ч юм уу да. Гэх бодол тэрхэн зурс гэдэл ороод ирлээ. Үүнийг хэлтэл юу гэсэн үг вэ? Хурмаа хийхгүй бол болохгүй. Чамаага хормын даашинцтай хармаар байна шүү дээ. Гэхдээ нь би маш их баярлсан. Маргааш нь ажлаа таран бид 2 хооллохоор явж байтал манай нэг найз хурим хийхгүйгээр тэр мөнгөөрөө гадагшаа явж аялсан гэсэн. Тэгээд хоёулаа зургийн студ ороод хурмын даашинц хослол өмсөж байгаад л зураг авахулчихсан гэсэн. Тэр ч бараг амар ч юм уу да гэж хэлэхэд нь нэрээ тийм их мөнгө зарлагдаж хурим хийж байхаар хоёулаа гадагшаа аялах уу? Удахгүй би ээлжийн амралтаа авах гэж байгаа штэ. Хурминдаа бэлтэн гэж бодож байсан юм. Хоёулаа нэрээ тэгхүү гэхэд чи минь өөрөө л мэдэхгүй юу да гэв. Тэгээд бид хэд хоногийн дараагаар хурмын хувцс өмсөж байгаад зургийн студид зураг авах боллоо. Дараагаар нь гэрлэлтэд батлуулахаар дүүрэг дээр очтол би бүр шок. Аль хэдийн 2008 онд гэрэлчихсэн байвал яах вэ? Бид ч гарч ирээд шууд л муудалцаж эхэллээ. Чи их нэртэй юм байж яагаад надад хэлээгүй юм? Чи тэгэл гинт хурмын хийгээ болсон юм уу? Гэдэл уурлаж эхлэхэд би ч энэ гэрэлтээ мэдэхгүй байна. Би чамд тайлбарлая. Намайг сонсоочтой гэд надад бүхнээ ярьсан. Тэр зүйл нь Монгол улсад шинээр гэрэлтээ анхудаа батлуулсан гэр бүлд 500 мянган төгрөг олох захирамж гарснаас болж манай нөхөр оюутан ангийн охинтойгоо гэрэлтээ батлуулаад нөгөө мөнгөө 2 хувааж авсан гэж хэлв. Тэгээд ядаж 1 жил хүлээж байгаад дараагаар нь салъя гэж бодсон чинь тэр найз нь гадаад руу сурахаар явчихсан гэсэн. Тэр үедээ итгэмээргүй байсан ч итгэхээс өөр аргагүй байлаа. Үнэхээр л түүнд дурлцсан учраас тэр бүгд нь үнэн байгаасаа гэж хүссэндээ итгэсэн. Удалгүй бид гадагшаа аялахаар явлаа. Үгээр илэрхийлэхийн аргагүй 10 хоногийг хамтдаа өнгөрөөсөн. Ингээд ирээд л хамтдаа амьдрна гэж бодтол аавынх нь бие муудаж нөхөр маань аавыгаа асархаар болсон юм. 2 сарын дараа би өөрийгөө жирэмсэн болсноо мэдсэн. 30 нас давсны дараа ийм сайхан учрал ирж байгаад маш их баяртай байсан. Шууд л энэ мэдээгээ түүнд дуулгахад маш их баярлаж оройн нь над дээр хурж ирсэн. Ингээд хамт байх болов гэтэл тэр ямар нэгэн шалтак хилээд л хамт байсангүй. Тэр бүр шалтагт нь итгээд л хүлээн. Би чинь төрч хөөхөн хүүтэй боллоо. Эмнэлгээс гарахад тэр маань тосож гэрт ирэхэд бүх хувцас авч ирчихсэн байлаа. Одоо би хүү та хоёрыг асарч тойголно гэдэл сүрхий байв. Ажилдаа явахгүй юм уу гэхэд ажил чөлөө өгөхгүй гэхээр нь гарчихсан. Тиймэрхүү ажил зөндөө л олдно.
Чамайгаа биеийг нь тэнхэрдэл харж байгаад хүүгээ хөөхөн болоод ирэхээр нь өөр ажил олж хийнэ гэв. Ингээд л миний хураач хуримтлуулсан мөнгөөр бид гурав амьдарч байлаа. Сар гарan хамт байсны дараа шинэ ажилд орсон уурхаад ажиллахаар боллоо. Ээлжээр явах юм байна гэд өнөөхөл уран тансаг уянгай хайллаа надад хэллээ. Би ч итгэсэн. Ингээд л 14 хоног хэрэглэх хувийн бэлтгэлийг нь бэлдэж өгөөд үеэл дүүгээ өөртөө тослуулахаар гэртээ дуудаж авчираад нөхрийгөө явууллаа. Ингээд л хүүмэн 4 сар хүрсний дараа маш их аз жаргалтай байсан амьдрал нэг л өдөр нуран унсан юм. Хүүгээ хүүхлээ сууж байтал хаалга тогшов. Дүүгээ юм болов гэд шуутхан тайлтал. Нөхрийн өөрийнхөө дүү гэж зургийг нь харуулж байсан тэр эмэгтэй зогсож байлаа. Би ч намайг эргэхээр иржээдээ л гэж бодсон. Сайн уу гэд минд мэдтэл. Өө за. Намайг таних байх шиг дээ гэдэл шууд дайраад л ороод ирсэн. Би ч хүүхдээ тэрсэн чигээрээ юу болоо вэ гэд асуухад одооны янхнууд бүр хүүхдийг нь хүртэл гаргачихдаг болжээ гэхэд би юу ч ойлгохгүй хിവэр л байлаа. Чи жаахан тайвширдаа. Юу болоод байгаа юм бэ? Ийшээ суугаад 50 ярилцъя. Жаахан хүүхэд байна шүү дээ. Наад дууга жаахан аяар гэхэд тэр эмэгтэй буудан дээр очиж суун арай нам дуугаар яриа эхэллээ. Би ням цогтын эхнэр нь байна гэхэд би зүгээр л салгалчихсан. Хүүхдээ тэрвээ сууж байтал хүүхдээ газар унгаачихсан. Азар хүүхэд минь зөөлөн унсан. Хүүхдийнхээ уйлах дунаар л би юм сонсож эхэлсэн. Тэгээд бид ярилцсан. Маш эвтэйгээр сансныг бодоход тэр эмэгтэй үнэхээр ухаантай бүсгүй байсан. 10 жилээсээ эхэлж үерхэд оюутны ширээнд ч мөн хамтдаа орсон байгаа юм. 2 дугаар курст байхдаа жирэмсэн болж аргагүй ирэхэнд нөхөр нь сургуулаасаа гарч эхнэр нь хүүхдээ төрүүлэх хүртлээр сурсаар хүүхдээ төрүүлсэн. Мэдээж мөнгөний хэрэгтэй тэр үедээ гэрлэлтэд батлуулсан. Ингээд л харуулад байдаг 2 хүүхэд нь өөрийнх нь хүүхдүүд болж таарсан. Аав ээж гэж танилцуулсан хүмүүс нь ажлынхан газрын ах эгч 2. Борлуулалтын ахлах биш, ээлжийн цахилгаанчин болж таарсан. Эхнэртэй болохоор 48 гэж хэлдэг байгаа юм. Гэтэл ажил нь 24-72 байж таарсан. Тэгэхээр нэг өдөр нь надтай хамт хоноод, нэг өдөр нь ажилдаа яваад, 2 өдөр нь гэртээ хондог болж таарсан. Одоо бодоход бүх зүйл анзаарагдахаар байтал би яагаад тэр үедээ огтхонч анзаараагүй явсан юм болоо гэж өөрийгөө л буруутгадаг. Магадгүй анхны бүх зүйлийн минь эзэн учир хайрандаа сохорчсон явсан байх. Над чиг ийм эмэгтэйг дөнгөх амархан байсан бололтой. Намайг төрөх үеэр эхнэртэйгээ хэрүүл хийгээд сална нэгээд хамаг хувцас аваад гэрээсээ гарсан гэсэн. Мэдээж сарын дараа буцаад очсон. Шинэ ажилд орсон хүртэл худлаа болсон. Тэр хүнд надад харуулах үнэн гэж юу ч байгаагүй. 2 эхнэрийн арга ивийг олоод дунд нь эргэлдэх түүнд үнэхээр амархан байсан бололтой. Ингээд л тэр хүн мэдээж эхнэрээ сонгоод явсан. Би үргэлж түүнийг санаж аав ээж, ах дүү, найз нөхдийнхөө царайг харахад хүртэл хэцүүхэн байдалтай үлдсэн. Гэхдээ намайг сонгоод ирвэл би хизээч хүлээж авахгүй дээ гэж боддог байлаа. Яг 1 жилийн дараа манад хүрээд ирсэн. Тэр нь гэхдээ хүүгийнх нь 1 насны төрсөн өдөр байсан юм. Өдөр нь ресторанд тэмдэглээд оройн нь ээж хүү 2 гэртээ ирээд удаагүй байтал тэр хүн ороод ирсэн. Одоо хүртэл тэр хүнд нэг илүү түлхүүрээ өгчихсөн байсныг мартчихсан байлаа. Яагаад ч юм тэр хүнийг орж ирэхэд нь би шууд л тэврээд авчихсан. Ингэж болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч тэр хүн ч гэсэн намайг тэвэрсэн, сансан гэдгээ ч хэлсэн. Тэр нэг өдрийг бид яг гэр бүл шиг өнгөрөөсөө. Дараагаар нь хэд ирж очдог боллоо. Гэтэл
Facebook дээр эхнэр нь миний зураг хүргийг бүгдийг нь тавиад айл гэрээ өмөлсөн хүүхэнгээд тавьчихсан байсан. Хүн болгон намайг хараад зүвхэж, улмал би ах トゥ аав ээж найз нөхдөөсөө холдож хүүгээсээ өөр ханигүй болчихсон юм. Би тэр хүнд гэхдээ гомддгүй юм аа. Хүүг нь төрүүлсэн тухай, хүүгийн минь тухай юу ч тавиагүйд нь би баярлсан. Ингээд л там дундах амьдралаар амьдарч эхэлсэн юм. Удаан ажиллаж байсан газар минь намайг шууд л халсан. Ахаад ажилд орох гэтэл намайг аваагүй. Арга ядаад хүүгээ аваад Америк улсыг зорьсон. Гэрийн үйлчлэгчээс ахуулаад буудлын үйлчлэгч гээд л хийж үзээгүй ажил надад байгаагүй. Цаг хугацаа явахын хэрээр гэр бүл өмөлсөн гэх хэрэг маань арай намжиж байлаа. Миний сэтгэл санаач арай дээрдэж байсан. Гэхдээ л энэ үед хүүхдээ аваад амиа хорлчмоор санагддаг үе маш их байсан. Хүүгээ хараад л энэ жаахан амтай ямар буруутай гэж гээдл зориг орон ажилласаар одоо хүү минь 5 настай. Би ч нэг сайхан Америк гэр бүлтэй танилцаж тэр хүн маань надад мэргэжлээрээ ажиллах боломжийг олгосон. Одоо би мэргэжлээ дээшлүүлэнгээ ажиллаж байгаа. Эмэгтэй хүний хувьд дахин эр хүнтэй уулзрах итгэл одоохондоо бол үнэхээр алга. Магадгүй 5-10 жилийн дараа арай өөр болж магадгүй л юм.